Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал хүндрэл анхаарах зүйлс. За энэ чинь бас яг COVID-19 халдварын эсрэг хийж байгаа энэ манад хийж байгаа вакциныг тариулсны дараа хэсэг газрын урвалууд болон биеийн дэм урвал гардгаа. За маш нийтлэг илэрдэг урвал гэхээр вакцин хийлгсэн 10 хүн тутмын нэгд гарах боломжтой ийм урвалыг хэлдэг. За энэ нийтлэг урвалд нь бол тарилга хийсэн газарт эмзэглэлтэй болох, улаах, загтнах, хавагнах, хөхрөх гэсэн ийм одоо шинжүүд бол илэрч болно. За мөн ерөнхий биед бие сулрах, халуурах, ядрах, чичрэх, толгоо өвдөх, дотор мухаарах гэсэн ийм шинжүүд илэрч болж байгаа. За тэгвэл энэ бол ерөнхийдөө ганцхан COVID-19 вакцинд биш. Ер нь бол вакцин хийсэн бүх төрлийн вакцинд гарч байгаа л энэ нийтлэг шинж байгаа. За мөн одоо шинжүүдээс гадна 10 хүн тутмын нэгд нь бас нөгөө дотор мухаарах, бөөлжих, бүр одоо нөгөө яг томуу хүрцэн юм шиг нөгөө нусгаарах, томоогийн шинж илэрх гэсэн ийм бас шинжүүд бас илэрч байгаа. За мөн 100 хүн тутамд нөлөөд нэгд гарч байгаа бас нэлээд бас одоо толгой эргэх, хэвлийн хэсгээр өвдөх, мөн ноцтой нь бол тунгалгийн булчирхаа томрох. За мөн хэрвээ энэ шинжүүд нь тунгалгийн булчирхаа томрох, за хүн хэлбэрээр 3-аас дээш хоногт халуураад даах, 38-аас дээш градусаас дээш халуураад даах гэдэг ийм шинж илэрх юм бол харин өрхийн эмнэлэх болон эрүүл мэндийн байгууллагт болон эмчтэй яаралтай хандах шаардлагатай байгаа. За ер нь бол энэ хэсэг газрын илэрч байгаа энэ шинжүүд нь 2-аас 3 хоногийн дараа хэвийн болж байгаа юм. Хэрв дээрх шинжүүд илэрхгүй байх юм бол харьяа эрүүл мэндийн байгууллагатай харин яаран холбогдох шаардлага байгаа.